Бүгдээрээ сайн мэцхан уу болор байна. Өнөөдөр та бүхэндээ шинэхэн номныхаа тухай хуваалцахаар бэлдсэн байна. Өнөөдөр болохоор урд уншижсэн номнуудаас илүү өөр сэдвтэй ном уншсан байгаа. Pink Penguin гэдэг нэртэй, Ягаан өнгийн эзэн шүү гэсэн нэртэй тийм ном уншсан байгаа. Энэ ном болохоор маркетингийн төрлийн ном ахгүй юу? Тэгээ би яг өөрийгөө хөгжүүлж ингэж явж байгаад бизнес эхлээд тэгээ бизнесээ бас хөгжүүлж явж байгаад бизнесийн санааг, айдиаг хэрхэн маркетинг хийх вэ гэдэг тал дээр өөрийгөө хөгжүүлжсэн байгаа. Тэгээд тэр үед уншсан ном маань маш их хэрэгт болоод энэ уншсан номоо яг бизнестэй бодитоор хэрэгжүүлж эхлээд айгуу тийм үр дүнд хүрсэн тийм ном байсан учраас та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Өнөөдрийн ном болохоор үнэхээр өөрийн гэсэн бизнесээ хийж байгаа, өөрийн гэсэн салбарт ажиллаа хийж байгаа хүмүүст хэрхэн өөрийгөө брендинг хийх вэ, өөрийнхөө бизнесийг маркетинг хийх вэ гэдэг тал дээр багч гэсэн туслалцаа үзүүлэх болов гэж бодоод өнөөдрийн номоо эхэлцгээе. Оцон шууны асуудал. Оцон шуунууд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг борлуулж, ижил төрлийн түүхийг ярьж, ижил үйлдэлийг хийдэг. Мэдээжийн хэрэг өөр өөрсдийн гэсэн нарийн давуу талтай боловч зах зээлийн хараагаар эсвэл худалдан авагчдын нүдээр харахад тэд зүгээр л бөөн оцон шувуу шиг адилхан харагддаг. Үүнийг оцон шууны пингвиний асуудал гэдэг. Энэ оцон шууны асуудал бол таны заавал шийдвэрлэх ёстой ноцтой асуудал юм. Хэрэг та өнөөгийн хит их ачаалалтай, өрсөлдөөнтэй зах зээлд бусдаас ялгахыг хүсч байвал хүмүүсийг гайхуулж, алмааруулж чаддаг байх хэрэгтэй. Өдөр бүр маш олон оцон шувуу таны бизнесийн салбарт орж ирдэг. Яг тань шиг адилхан бизнесүүд түрүүн гарч ирж байдаг. Та интернетээр ороод Google-с өөрийнхөө адилхан бүтээгдэхүүн үйлчилгээг энийг хайж үзээрэй. Хөрөнгийн менежер гэсэн үгийг хайхад л 28.7 сая үр дүн гарч ирдэг. Бид зөвхөн вебсайттай хөрөнгийн менежментийн компаниудыг хайж байсан ч маш олон гарч ирдэг. Хэрэг та илүү их мөнгө олохыг хүсэж байгаа бол энэ Penguin Problem гэх оцон шууны асуудлаас гарах хэрэгтэй. Хэрв худалдан авагчдад та болон таны өрсөлдөгчид таны бизнес яг адилхан харагдаж байвал тэд аль болох хямд үнэтэйг сонгох болно. Та хичнээн ихийг зарсан ч өндөр ашиг олох боломжгүй гэсэн. Хэрв та илүү чанартай худалдан авагчдыг олж авахыг хүсч байвал пингвиний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрв та бусадтай адилхан зүйлийг ярьж, харж, хэлж байвал худалдан авагчид таныг сонгох шалтгаан байхгүй гэсэн үг. Аль хэдийн хэдэн зуун удаа сонссон зүйлээ хэн дахин сонсохыг хүсэх билээ дээ. Оцон шууны асуудал нь бизнесээ хөгжүүлэхийг оролдож буй хүн бүхэнд саад болдог. Хэрв та өрсөлдөгчтэйгөө ижил зүйлийг зарж, өрсөлдөгчтэйгөө ижил зүйлийг хийдэг бол хурдцтай өсөлтөнд хүрч чадахгүй. Нэвтрэх саад бэрхшээл багтай бизнес бол зэн шувууд олноор орж ирж таны бизнесийн салбарыг хөл хөдлөн ихтэй болгож болгодог. Хэрв та бодоод үзвэл бүх оцон шуунууд өөрийн гэсэн бодол, мэдрэмж, чадвартай өвөрмөц амьтад. Хинч түүнийг ялгаж чаддаг. Хинч үүнийг ялгая гэж оролддог ч үгүй. Учир нь тэдний сав баглаа бодол нь бусад оцон шууныхтай адилхан байгаа юм. Бизнесийн талаар бодохдоо бид хэвчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хамгийн түрүүнд энэ нь үргэлж эхлэх цэг болж байдаг. Хэдийгээр том санаа гаргах гэж оролцсон ч эхлээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бодож эхлэх үед хэцүү болж эхэлдэг. Та эсэргээрээ өөр хэн нэгний тухай, өөрөөр хэлбэл таны үйлчлүүлэгчийн тухай бодохоос эхлэх хэрэгтэй. Энэ нь эрсдэс өөр үнцэг мэт санагдаж болохч үр дүн нь тодорхой. Бид эхлээд өөрсдийнхөө тухай эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодохын оронд бүх зүйлийг эсрэгээр эхлээд үйлчлүүлэгчдийн талаар боддог болох хэрэгтэй. Зарим уншигчид үүнийг хэтэрхий ойлгомжтой биш юм уу гэж бодож магадгүй юм. Харин энэ тийм амар зүйл биш. Хамгийн чухал үйлчлүүлэгчдтэй анхаарлаа хандуулаарай. Таны номер 1 үйлчлүүлэгч ямар төрлийн хүмүүс вэ? Та ямар төрлийн үйлчлүүлэгчдтэй харьцахыг хүсэж байна вэ? Өсөлттэй ажиллаж их ашиг олохын тулд та хинтээ бизнес хийх хэрэгтэй вэ? Та ямар төрлийн үйлчлүүлэгчдтэй харьцах дургүй вэ? Шилдэг худалдан авагчдыг сонгох амаргүй бол эхлээд хамгийн муу үйлчлүүлэгчдийг устгаж үз. Та мөнгө олох боломжоо хаяад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэтэл үнэн хэрэгтээ эсрэгээрээ зөвхөн нэг төрлийн үйлчлүүлэгчдэд анхаарлаа хандуулах нь тийм ч амар биш байх болно. Санаачлалыг өөртөө ав. Ихэнх оцон шуунууд боол байд. Гэт мөнгө төлж байгаа үйлчлүүлэгчдийн боол юм. Харин та боол болохын тулд бизнес эхлүүлээгүй юм шүү. Бидний хүсч буй зүйл бол эрх чөлөө юм. Ийм учраас та тоглоомоо өөрчилж эрх чөлөөтэй бие даасан хүний хувьд эрх мэдлээ батлах хэрэгтэй. Бид боол байхаа бол үйлчлүүлэгчид болон боломжит худалдан авагчдаас эрх мэдлээ булан авч ирэх хэрэгтэй. Хэрв та дахиж боол байхыг хүсэхгүй байгаа бол өөрсдийн бараагаа хэрэглэгчдтэй онцгой зүйл бэлдсэн бөгөөд хүн бүрт зориулагдаагүй гэж хэлж чадвал пакэж хийх хэрэгтэй. Таны бараа хүн бүрт зориулагдаагүй гэж хэлээрэй.
Юуны өмнө хүмүүс юунаас илүү хүсдэг нэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь илүү их мөнгө, том байшин, илүү сайхан машин биш юм аа. Мэдээж энэ хэрэг хүмүүс эдгээрийг хүсдэг. Гэхдээ тэдний хамгийн хүсдэг зүйл нь тэдэнд байхгүй зүйл юм. Энэ бол хүний мөн чанар. Хүмүүс одоо эсвэл ирээдүйд ямар нэгэн зүйл авах боломжгүй байж магадгүй гэж бодохдоо түүнийг бушуухан шүүрч авахыг хичээдэг. Бид яг юу болохыг мэдэхгүй эсвэл үнэхээр хүсэж байгаа үедээ түүнийг авахыг оролддог. Худалдаага баталгаажуулсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нь илүү найдвартай гэж боддог. Үйлчлүүлэгчдийн өөрийн дүр төрхийг багцлахад туслах хэрэгтэй. Тэдэнд хэн болох, эсвэл хэн болохыг хүсэж байгаагаа бодоход нь туслах илэрхийллийг нь өгөх чухал. Хамгийн нэг номерын үйлчлүүлэгчийн онцлог шин чанарыг илэрхийлэхээс эхэл. Жишээлбэл таны нэг номерын үйлчлүүлэгч бол ухаалаг, нээлттэй сэтгэлгээтэй, алсын хараатай, мэрэгжлийн зөвлөгөөг хүндэлж авдаг байж болно. Дараа нь таны хөтөлбөрийг илүү онцгой мэт харагдуулах үгсийг нэмнэ. Манай шинэ хоолны хөтөлбөр нь нөхөн бүрт зориулагдав. Энэ нь зөвхөн ухаалаг, нээлттэй, алсын хараатай, мэрэгжилтний зөвлөгөөг хүндэлдэг хэрэглэгчдэд зориулагдсан юм. Эсвэл хүн бүхэн авах боломжгүй. Гэхдээ тэр шалгуурыг хангахын тулд тодорхой шинж чанартай байх ёстой гэж хэлэхүйд та хэрэглэгчдтэй сэтгэл зүйн өөрчлөлтийг бий болгодог. Ингэж эхлэх үед тэд таныг хүснээр боолчилж чадахгүй, хүлцэнгүй хандлагатай нийлүүлэгч гэж үзэхэ болж эхэлнэ. Тэд таныг өөрсдийнхөө хүссэн дүр төрхийг бий болгож бэхжүүлэхэд нь туслах мэргэжилтнүүд гэж үздэг. Хамгийн гол нь ингэж эргэлт хийснээр та өөрийн салбарт буй оцон шуунаас ялгарч чадна. Боломжит худалдан авагчдад тансаг багцыг танилцуулж, энэ нь хүн бүрт олдохгүй боломж гэдгийг хэлж, өөрсдийнхээ хөлөөр хурц ирэхийг нь хүлээдэг. Санаж байна уу? Хүмүүсийн хамгийн хүсдэг зүйл бол өөрт байхгүй байж магадгүй гэж айж байгаа зүйл юм. Хүн болон өөрийн эерэг дүр төрхийг бий болгож бэхжүүлэхийг хүсдэг. Том санааг бүтээ. Үйлчлүүлэгчдийн нүдээр ертөнцийг хар. Ихэнх хоцон шувуунууд зөвхөн өөрсдөдөө л анхаардаг. Хэдийгээр тэд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч тэд ертөнцийг зөвхөн өөрсдийн нүдээр хардаг. Хэдийгээр та ертөнцийг үйлчлүүлэгчдийнхээ нүдээр харахыг хүсч байсан ч яаж эхлэхээ мэддэггүй. Энэ нь ихэнх хоцон шувуунууд бүлгээсээ ялгарч их мөнгө олж чаддаггүй гол шалтгаан юм. Таны хийх ёстой хамгийн ихний зүйл бол үйлчлүүлэгчдэд таны бүтээгдэхүүний онцлог нарийн ширийн зүйлд төдийлөн санаа тавьдаггүй гэдгийг ойлгох явдал юм. Үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд та өөрийнхөө тухай биш, тэдний тухай түүхийг бий болгох хэрэгтэй. Тэдний хөлөг онгоц живж магадгүй бөгөөд таны аврах цаг тэдэнд хэрэгтэй гэдгийг тэдэнд итгүүлэх хэрэгтэй. Цав баглаа боодлын үндсэн зарчим нь үйлчлүүлэгчийн авахыг хүсч буй хамгийн өндөр ав ашгийг хэмжээг тодорхойлох явдал юм. Тэр үед л та болон таны санаа боломжит худалдан авагчдад илүү утга учиртай болж тэр үед л та тэдний анхаарлыг татах болно. Хэрэглэгчний хүсч буй хамгийн дээд түвшний ашиг сонирхлыг нь олж тодорхойлох нь бүх хоцон шуунуудын аюулаас гарах, үүд халах, үйлчлүүлэгчдийн нүдээр ертөнцийг харах хэрэгтэй. Бусад хоцон шуунуудтай адил сэтгэл хэм бол амжилтанд хүрэх боломжгүй болно. Хэрэг та үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулж эхлэх үед бусад хоцон шуунуудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчлэгнээс тис өөр илүү том санаа гаргаж ирэх боломжтой. Таны үйлчлүүлэгчид танаас хүсч буй хамгийн дээд түвшний ашиг сонирхол нь юу вэ гэдгийг та өөрөөсөө асуух хэрэгтэй хамгийн гол асуулт юм. Үйлчлүүлэгчид ихэвчлэн маш дээд түвшний ашиг сонирхлыг эрэлхийлдэг. Тэд оог авсан ч оогоор зөвхөн шүдэ уугахыг хүсдэггүй. Шүдэ уугаснаар сайхан харахыг хүсдэг. Гэр бүл өвчнөөс хамгаалж сэтгэл санааны амар амгалан байдалд хүрэхийг хүсдэг. Мөн ажлын тав тухтай байдал төдийгүй бизнестэй амжилт олохыг эрмэлздэг. Хэрэв та өөрийн үйлчлүүлэгчдийн хүсч буй хамгийн дээд түвшний энэ ашиг сонирхлыг олж санал болгож чадахгүй бол мөнгө олох боломж алдах бол. Ихэнх компаниудын ухамсарлаж чаддаггүй зүйл бол үйлчлүүлэгчдийн өөрчлөлт ба үйлчлүүлэгчдийн амжилт юм. Үйлчлүүлэгчдийн хүсч буй дээд түвшний ашиг сонирхол бол одоо байгаа байдлаас илүү сайн олон талаараа шинэ түвшинд хүрэх өөрчлөлт юм. Маш цөөхөн бизнесмэнүүд хэрэглэгчдийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулж туслах хэрэгтэй юм байна гэдгийг олж мэддэг. Таны бизнес үйлчлүүлэгчдийг амжилтанд хүрэх туслахад төвлөрөх үед та big idea-г олж нээх боломжтой бол. Big idea нь ихэнх оцон шуунууд мөстэй газраас гарч чаддаггүй шалтгаан нь тэд үйлчлүүлэгчдэд шинэ үн цэнийг өгч чаддаггүйтэй холбоотой юм. Тэд жилээс жилд ижил бүтээгдэхүүнийг зардаг. Бүтээгдэхүүндээ бага зэрэг сайжруулалт хийсэн ч мөн чанар нь өөрчлөгдөггүй байдаг. Тэдний оюун ухаан нь зөвхөн бүтээгдэхүүнийхээ талаар боддог. Тэд үйлчлүүлэгчдэд өгч чадах шинэ үн цэнийг гаргаж чадахгүй байгаагийн шалтгаан нь тэд алсыг харлуугаар маш ойрыг хардаг учраас тэр юм. Тэд зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулах арга замаар л үйлчлүүлэгчдэд тусалдаг. Тухайлбал үйлчлүүлэгчдийн шүдний ариун цэврийг сахигтан туслах зорилгоор шүдний үйлчлүүлэгчдийн ар гэрийнхнийг хамгаалахын тулд даатгалд бүртгүүлэх, үйлчлүүлэгчдийн ажилтнанд туслах зорилгоор принтер хувилагч худалдаалах гэх мэт. Гэхдээ бидний харж байгаагаар үйлчлүүлэгчид үүнээс илүү өндөр түвшний ашиг тусыг олж хайж байдаг. Хамгийн сайн өндөр түвшний ашиг тус. Бид зөвхөн шүдэ угаахаас гадна сайхан харагдахыг, гэр бүлээ хамгаалж, сэтгэл санааны амар амгаланг
хүсэн бизнесийн амжилт гаргаж ажил дээрээ тав тухтай байхыг хүсдэг. Хэрэв та эдгээр дээд давуу талын хамгийн сайн ашиг тусыг нь санал болгож чадах хамгийн чухал үнц гэдгийг ойлгож чадахгүй бол та зөвхөн бүтээгдэхүүнээ зарж үр дүнд нь асар их ашиг олох боломжоо алдах болно. Та үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд хүрэхтэн туслах сайхан боломжуудыг алдаж байна. Энэ бүлэгт миний хэлхийг хүсч буй зүйл бол үйлчлүүлэгчдийн эцсийн бөгөөд хамгийн өндөр түвшний ашигын тухай юм. Ихэнх компаниудын ойлгодоггүй зүйл бол үйлчлүүлэгчдийн өөрчлөлт ба тэдний амжилт юм. Үйлчлүүлэгчдийн хүсч буй хамгийн өндөр түвшний ашиг бол одоо байгаа байдлаасаа салж олон талаараа шинэ түвшинд хүрч өөрчлөгдөх юм. Бидний харж байгаагаар хэрэв та том санаа гаргаж салбарынхаа бусад оцон шуунуудаас ялгархыг хүсвэл бүтээгдэхүүний худалдаагаас илүү хэрэглэгчдийн өндөр түвшний үн цэнийг өгч чадах хэрэгтэй. Худалдан авагчдад зөвхөн бараагаа борлуулах биш хамгийн өндөр түвшний ашиг сонирхолтод нийцэх өөрчлөлтийг бий болгож чаддаг болтлоо Big ID-га том санаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ номон дээр 3C гэж хэрэглэгчдэд зааж өгдөг. Эхнийх нь анхаарал, хоёрт нь дасгалжуулагч коучинг, гуравт нь зохицуулалт coordination гэсэн 3 зүйлийг танилцуулсан. Анхаарал бизнес эрхлэгчдтэй ярилцаад үзэхэд тэд үйлчлүүлэгчтэй хангалттай өндөр үн цэнийг өгч чадахгүй байгаадаа санаа зовж байгааг сонсох болдог. Хэрэв та үйлчлүүлэгчдтэй үнэхээр санаа тавьдаг бол үйлчлүүлэгчдийнхээ хүсч буй зүйлийн 90% аль хэдийн хангасан байх магадлалтай. Яагаад ингэж хэлж байна гэхээр олон компани үйлчлүүлэгчдэд огт анхаарлаа хандуулдаггүй. Борлуулалтад анхаарлаа төвлөрүүлж тодорхой бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тууштай нийлүүлэх нь хэрэглэгчдэд анхаарлаа хандуулж байгаа гэж боддог. Тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг л сонирхдаг. Харамсалтай нь энэ бол үнэн. Тийм ч учраас хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулдаг хүнтэй уулзахдаа маш их баяртай байдаг. Яагаад гэвэл энэ нь өнөө үед маш ховор тохиолддог зүйл гэж боддог. Та өөрөөсөө асууж лавлах хэрэгтэй. Би үйлчлүүлэгчдтэй үнэхээр санаа тавьдаг уу? Эсвэл би зөвхөн өөрийнхөө борлуулалтад санаа зовдөг уу? Үйлчлүүлэгчдтэй чин сэтгэлээсээ санаа тавих олон арга бий. Үйлчлүүлэгчдийн зорилгыг өөрийнхөө зорилгоос дээгүүр тавих хэрэгтэй. Таны гол зорилго бол үйлчлүүлэгч тань зорилгодоо хүрэхэд туслах явдал юм. Үйлчлүүлэгчдийн амжилтыг таны амжилтын их усүр болгох. Энэ нь улиг болсон зөвлөгөө мэт сонсогдож магадгүй ч үүн шиг бодитоор дагаж мөрддөггүй үе маш их байд. Хоёрдугаар та үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн бизнесээ өөрчлөн дахин зохион байгуулахад бэлэн байх хэрэгтэй. Та бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухайд хувиршгүй хатуу хандлагатай байхаас салах хэрэгтэй. Гуравдугаарт Big ID-г бий болгож хэрэглэгчдэд туслах шинэ арга замыг олох ёстой. Энэ нь та шинэ үнцнийг бий болгохын тулд үйлчлүүлэгчдэд үргэлж хангалттай анхаарал хандуулдаг гэдгийг батлах болно. Дасгалжуулагт коучинг худалдааны эдийн засагт хэвчлэн үйлчлүүлэгчдэд зориулагдсан ганцлалхан байдаг. Энэ бол бүтээгдэхүүн үйлчлэгийг худалдан авах алхам юм. Худалдагч худалдан авагч хоорондын харилцааны хүрээч мөн адил хязгаарлагдмал байдаг. Үүнийг хэрэгтэй та үйлчлүүлэгчдийнхээ төлөө илүү их зүйлийг хийж чадна. Таны бизнесийн ашгийг нэмж, мөн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бас нэмэгдүүлэх нэг арга бол коучинг юм. Үйлчлүүлэгчдэд нөхцөл байдлаа бүрэн өөрчлөгдөн туслах алхамд нь зааварчилгаа өгөхийг хэлж байгаа юм. Үйлчлүүлэгчид өөрсдийн нөхцөл байдлыг тодорхойлох шат бүрт чухал сонголт хийхэд нь тусалдаг байх хэрэгтэй. Энэ нь үйлчлүүлэгчдэд юу хийхийг нь хэлхийг хэлж байгаа юм биш. Тэд юу хийх ёстойгоо ойлгоход нь туслах хэрэгтэй. Бүх хариултыг өгөхийн оронд зөв асуулт асуух хэрэгтэй. Жишээлбэл таны зорилго юу вэ? Эдгээр зорилгодоо хүрэхин тулд та юу хийх хэрэгтэй вэ гэх мэт. Та бүх зүйлийн хариултыг өгөх шаардлагагүй. Таны хийх ёстой зүйл бол зөв асуултуудыг зөв дарааллаар нь асуух явдал юм. Үйлчлүүлэгчид чухал алхам хийх үед коучинг хийх нь маш чухал байдаг. Үйлчлүүлэгч юуг ямар дарааллаар хийхээ мэдэхгүй байгаа үед зөв дарааллын дагуу алхахад нь туслах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн асуудлыг эцэс хүртэл нь хариуцлагатайгаар хийж дуусгахад нь туслах коучинг өгч чадвал тэр нь маш сайн зүйл болдог. Гуравт нь координатор. Зөвхөн борлуулалтанд анхааран хандхаас илүү худалдан авагчдын сонгож болох бүх төрлийн сонголтуудыг харуулж чаддаг байх хэрэгтэй. Тэдний бүх сонголтыг тайлбарлаж хамгийн сайн сонголтыг хийхэд туслах зохицуулагч координатор хийх хэрэгтэй. Үйлчлүүлэгч нар өөрийн хийж болох бүх сонголтоо олж харсны дараа бид бүрэн зохицуулагчийн үүргээр координаторын үүргийг гүйцэтгэх боломжтой болдог. Ийм байдлаар координаторын үйлчлэгээ үзүүлснээр та үйлчлүүлэгчтэй бусад өрсөлдөгчөөс хамаагүй өндөр сэтгэлгээ үлдээх боломжтой. Учир нь тэд таныг өөрийн ашиг тусын тулд бүтээгдэхүүнээ шахдаг худалдагч гэж үзгээ болж эхэлдэг. Та одоо үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлыг нэн тэргүнд тавьж чаддаг зинхэнэ мэрэгчлэлтэн болж харагдаж хэлнэ. Үйлчлүүлэгчид тань цаг хугацаа хүчин чармайлтаа хинэсний олж мэдэн таныг хүлээн зөвшөөрөх болно.
Тэд өөр сонголтуудыг олж хайхын тулд олон компанийг хайж явах хэрэггүй болж байна гэсэн үг. Big idea-г package хийх. Package хийхдээ амиа зурвал. Package гэдэг нь савлж боохыг хэлдэг. Package хийх үү, хийхгүй юу гэдгээс их зүйл шийдэгддэг. Package нь итгэлслийг бий болгож таныг үйлчлүүлэгчдтэй илүү хурдан харилцаа тогтооход тусалдаг. Бидний хэлсэн бүхэн хийж байгаа бүхэн бусдад харагдах байдал нь төгс багцыг бий болгодог. Package нь зөв эсвэл буруу мессежийг өгөх болзошгүй бөгөөд эерэг юм уу сөрөг дүр төрхийг төрүүлж чадхаар хүчтэй зүйл. Тиймээс хэрэв та өөрийгөө маш сайнаар савлахгүй бол таны муу савлсан ямар нэгэн багц танд саад болж магадгүй юм аа. Таны брэнд гэдэг нь таны үйлчлүүлэгчид таны болон танай компани талаар хүмүүсийн бодол ба мэдрэмжийн нэгдэл юм. Брендинг гэдэг нь ямар нэг зүйлд нэр өгч имижийг төрүүлэх үйл явц юм. Пакэж хийх гэдэг нь хэрэглэгчдийн оюун ухаан, зүрх сэтгэлд шин зураглал бий болох үйл явцыг бий болгож брендинг бий болоход тусалдаг. Брэнд бол таны үйлчлүүлэгчдийн оюун санаанд болон зүрх сэтгэлд бий болдог зүйл бөгөөд пакэж хийснээр үйлчлүүлэгчдийн дотор таны бизнесийг брендинг хийх боломжтой болдог. Брэнд, пакэжийн хоёр тодорхой ялгаатай боловч хоорондоо нэгт холбоотой байдаг. Брендинд анхаарахгүйгээр пакэжийн хийх боловч пакэжгүй брэнд гэдэг нь байх боломжгүй. Брендинг нь үйлчлүүлэгч төвтэйгээр явагддаг бөгөөд пакэж нь таны бизнес төвтэйгээр явагддаг зүйл юм. Хүчирхэг брендинг. Хүчирхэг гэдэг үг нь брэнд хийхэд чухал хоёр зүйлийг илэрхийлдэг. Нэгдүгээрт хэрэв танай зах зээлд байгаа бүх хүмүүс таны бизнесийг мэддэг бол энэ нь таны брэнд хүчтэй байгаагийн шинж юм. Гэхдээ зөвхөн алдартай байх нь хангалтгүй. Үйлчлүүлэгчийн оюун санаа, зүрх сэтгэлд зөв бодол, мэдрэмжийг төрүүлж чадсан цагт л үнэхээр хүчтэй байдаг. Үйлчлүүлэгчид бидний юу хийдэг, бусдаас юугаараа ялгаатай, хэрхэн тусалж чаддаг гэдгийг үнэхээр ойлгож байж хүчирхэг гэж хэлж болно. Хэрэв үйлчлүүлэгчдтэй зохисгүй сэтгэл төрүүлбэл үйлчлүүлэгчид бидний хийж байгаа зүйлд эргэлзэж зах зээл дээр буюу бусад оцон шуу руу харьцаж эхлэх болно. Хоёрдугаарт үйлчлүүлэгчид таны бизнесийг эргээр харж дүгнэж байгаа эсэх нь чухал. Тэдэнд таны бизнес таалагдж байна уу? Эсвэл үгүй юу? Эсвэл хайхрахгүй байна уу? Тэсн таны бизнесийн талаар үйлчлүүлэгчид зөв ойлгож эргээр дүгнэж байж таны брэнд үнэхээр хүчирхэг гэж хэлэх боломжтой. Хүчтэй брэндийг бий болгохын тулд пакэжийг хэрхэн ашиглах вэ? Компаниуд хичнээн үн цэнтэй өрмөц зүйлсийг санал болгодогч түүнийгээ зөв тохиромжтойгоор савлаж чаддагг нь үнэхээр харамсалтай. Үнэн хэрэгтээ тэд амжилтанд хүрэхийн тулд шаардлагатай бүх зүйлийнхээ 95% л хүрсэн гэсэн үг. 95% гэдэг нь танд гайхалтай бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэсэн үг. Гэхдээ 95% бол хангалтгүй. Үлдсэн 5%-ыг сав баглаа боодлоо тултал нь хангаж байж жинхэнэ өөрчлөлт бий болдог. Үнэн хэрэгтээ хэрв бараа хэрхэн савлгаа хийх вэ гэдэгт нэмэлт хүчин чармайлт гаргавал 5%-ийн дутуу хэсгийн дүрж хэдэн мянга дахин их ашиг олох боломжтой. Таны үйлчлүүлэгчдэд тулгарч буй асуудлыг тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх арга замыг зааж сурахад анхаар. Эдгээр алхмуудыг дагсан бол хэн бүхэн боломжит худалдан авагчдыг татах сэдвийг сонгох боломжтой. Хөгжилтэй элементийг оруулахаа бүү мартаарай. Энэ нь үүнийг хэтэрхий нухацтай авч үзэх хэрэггүй гэсэн үг юм. Хүмүүс тааламжтай, туршлагатай, туршлага хоригдлуулсан үедээ илүү сайн хариу үйлдэл үзүүлдэг. Мөн хөдөө орон нутаг, амьд, түүхтэй холбоотой сэдв хамгийн сайн ажилдаг болохыг судалгаа харуулж байна. Учир нь эдгээр нь үйлчлүүлэгчдээс маш эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг сэдв юм. Хэрэв та бид бус зүйлийг дүрслэхийг хүсвэл брендийн нэрийг ашиглах хэрэгтэй. Брэндтэй нэр өгснөөр та бодит зүйл мэт сэтгэл төрүүлж чадна. Энэ нь үл үзэгдэх зүйлийг нүдээр харж буй болохоз өөрчлөх тухай юм аа. Big idea-д нэр өгөх нь түүнийг албан ёсны мөн аманд наалдах боломжтой болгодог. Энд наалдац гэдэг нь хэрэглэгчийн оюун ухаанд наалдахыг хэлнэ. Ер нь хүний тарих ямар нэгэн нэршлиг хадгалах зориулттай байдгийг эрдэмтэд нотолсон. Хэрэв ямар нэгэн нэршил байхгүй бол тарих нь мэдээллийг байрлуулах тохиромжтой газрыг олж чадаагүйс болж мэдээллийг мартаж орхидог. Айдиаг ямар нэгэн концепт бий болгож пакэж хийх хэрэгтэй. Айдиаг пакэж хийх гэдэг нь шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчлэгийг борлуулахыг хэлнэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн хүсэлтийг биелүүлэхийн тулд ямар нэгэн зүйлийг хийхээс гадна үйлчлүүлэгчийн хүсээгүй гинтийн ямар нэгэн үйлчилгээг үзүүлэхийг хэлнэ. Гинтийн үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд тань шинэ зүйлийг хийхэд тусалдаг. Аялалд явхад сэтгэл хөдлөм шинэ зүйлтэй уулзснаар бид цэнэглэж өгдөг байгаа. Нэг газар удаан амьдрахад юм уу, нэг юмаа дахин хийхүүд эргэн тойрныхоо бүх зүйл тасч эхэлдэг. Бүх зүйлийг олон дахин харах үед бүгд адилхан санагдаж сонирхол татгаа болдог. Харин аялалд явхад бүх зүйл шинэ аялах үед дараа нь юу тохиолдохыг мэддэггүй. Янз бүрийн шинэ зүйл гарч ирдэг бөгөөд ихэнх нь гинтийн тохиолдол байдаг.
мөн хийхэн тааламжтай эрч хүчийг өгсөн зүйлүүд байдаг. Яг ийм аялал шиг зүйлийг бид үйлчлүүлэгчдэд мэдрүүлэх ёстой. Шинэ сэрүүн сонирхолтой эрч хүчтэй болох юм шиг мэдрэмж үйлчлүүлэгчдэд ийм сэтгэлгээнд орсноор таныг илүү сонирхож бизнес харилцааг үүсгэх магадлал өндөр болдог. Энэхүү эерэг уур амьсгалыг бий болгох арга бол бусад оцон шуунуудын адил оцон шуунуудын хийдэггүй онцгой зүйлийг хийх ядал юм. Үйлчлүүлэгчдийн оюун санаанд үлдэхийн тулд тэдэнд шинэлэг зүйлийг мэдрүүлэхийн тулд та юу хийж чадах вэ? Нүднэс тусан загвараар итгэлцлийг бий болгох. Ихэнх хүмүүс үзэсгэлэнтэй нүднэс тусан загварыг сонгодог. Үүний шалтгаан нь харьцангуй илүү найдвартай гэж боддог байгаа. Жишээлбэл хэрвээ аль нэг хоёр рестораны нэгэнд нь орох шаардлагатай бол ихэнх хүмүүс доторх интерьер нь гоё үзэмжтэй байна уу гэдгийг харж сонгодог. Үзэмжтэй байна гэдэг нь илүү цэвэрхэн, тав тухтай, хоол нь илүү амттай болох болно гэдэгт итгэдэг. Эсвэргээрээ муухай, хуучин, ресторан бохир, аюулгүй, тав тухгүй байх юм бол хоол хүнс нь муу байх болно гэж бодож эхэлдэг. Бүгдээрээ тийм биш ч гэсэн бид бүгд гаднаас нь хараад л дотор талыг хүүдэг байгаа. Хэрэв та яарч байгаа үедээ энэ хоёр рестораны аль нэгийг сонгох хэрэгтэй бол харагдах байдлын үзэсгэлэнтэй газрыг сонгох нь илүү найдвартай гэж боддог. Хүмүүсийн 99% нь яг ийм шийдвэр гаргадаг. Ийм учраас нүдэнд харагдах сав баглаа бодол нь маш чухал. Таны барааны сав баглаа бодол тухайлбал лого, тэмдэг, бичгийн хэлбэр, гарын авлага, веб хуудас, ажлын газрын харагдах байдал гэх мэт бүх зүйлс чинь харагдах байдлаараа гоё, үзэсгэлэнтэй биш байвал хүмүүсийн итгэл буурч худалдан авалт бий болохгүй байх боломжтой. Нүдэнд харагдах пэкэжийн баглаа бодол нь таны үйлчлүүлэгчдийн хүсч буй тэр сэтгэл хөдлөлийг төрүүлэх ёстой. Ийм учраас таны барааны нүдэнд харагдах савлгааны өнгө, ерөнхий зохион байгуулалтад нь таны хэлхийг хүсч буй бүх зүйлийг зөв тодорхой тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл бид бизнесийн дүр төрхийг илэрхийлэхийн тулд ногоон өнгө буюу байгалийн зургийг ашигладаг. Бид энэхүү дизайн, гоо зүг ашиглах болсон шалтгаан нь хүмүүст өсөлт хөгжил, адал явдлын тухай ойлголтыг бий болгохын тулд юм. Тийм болохоор та өөрийн барааны савлгаанд хөрөнгө оруулан мэргэжлийн дизайнерын тусламж авах нь чухал. Энэ бол сонголт биш. Энэ бол бизнесийн амжилтанд зайлшгүй шаардлагатай заавал хийх хэрэгтэй алхам юм шүү. Соронзон маркетер битгий хай өөртөө ирүүл. Худалдан авчдыг хайж чод таны бүтээгдэхүүнийг борлуулах гэж хичээх үед таныг зүгээр л худалдагч байна гэж боддог. Харин та бол мэргэжилтэн, та асар их мэдээлэл туршлагаар хангаж чадах мэргэжилтэн хүн. Танд үйлчлүүлэгчдтэй тусалж болох ямар нэгэн зүйл байна. Харин хаалгыг тогшоод очих үед хүмүүс тэгж харахгүй. Таныг зүгээр л худалдагч гэж хардаг. Энэ нь таны хамгийн сайн худалдан авагчтай уулзах боломжийг бууруулж өгдөг. Худалдагч болон мэргэжилтэн гэсэн хоёр дүр төрхийг нэгэн зэрэг харуулах боломжгүй гэдгийг ойлгох нь чухал. Энэ хоёр бол хоорондоо тохирох брэнд биш юм. Та энэ хоёрын аль нэгийг нь сонгон хийх хэрэгтэй. Хэрэв та худалдагч шиг ажилдаг бол худалдан авагчид таныг хизээч мэргэжилтэн гэж харахгүй. Тийм учраас та өөрийгөө огт өөр аргаар зах зээлд харуулж ханиулах хэрэгтэй. Та хүмүүсийг хайж очихын оронд өөрт чинь ирдэг болох хэрэгтэй. Та зөвхөн борлуулалтын талбарт анхаарлаа хандуулдаг худалдагч байхын оронд худалдан авагчдыг соронз мэд өөртөө татдаг соронзон маркетер болох ёстой. Соронзон маркетерүүд сэтгэл хөдлөлийн хүчтэй хариу үйлдэл үзүүлэх дараах аргуудыг хэрэглэдэг. Нэгт нь нууцлаг мэдрэмжийг бий болон хүмүүсийн сониуч байдлыг хөдөлгдөг. Хоёрт нь анхаарал татгууц шин, сайн, огт өөр зүйлийг багцлаад хүмүүст санал болгодог. Гуравт нь таныг ямар нэгэн зүйл, бүтээгдэхүүнч бай, үйлчлэгч бай, дэндүү алдартай учир хурдан дуусах боломжтой гэсэн сэтгэлийг төрүүлдэг. Энэ нь итгэлцэл ба хурдан дуусахгүй гэсэн санаа зовлыг төрүүлдэг. Дөрөвт нь ямар нэгэн үн цэнтэй зүйлийг үн төлбөргүйгээр хэрэглэж болно гэсэн мэдрэмжийг бий болгох. Тавт нь тэдэнд сонголтыг олго. Тэднийг эрх мэдэлтэй гэдгийг мэдрүүл. Тэгэхдээ тодорхой цаг болоход шийдвэрээ баталгаажуулахыг хатуу сануул. Энэ нь хүмүүсийг яаравчлахад хүргэдэг. Туршлагын үйл ажиллагаа, маркетингийн үйл ажиллагаа үр дүнгүй байх шалтгаануудыг бас энэ ном дээр гаргасан байсан. Тэр тухай та бүхэнд үргэлжлүүлээд хуваалцъя. Нууцлаг стратеги. Хэрэв та хүмүүст нууцлаг мэдрэмжийг бий болговол худалдан авагчид сониуч зан гарган тань руу өөрсдөө ирэх болно. Ихэнх компаниуд худалдан авагчдад яг юу өгч хүрэхийг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлдэг. Жишээлбэл бид компьютерийн компани юм аа. Бидний үйлдвэрлэдэг компьютерууд бүх бол хамгийн шилдэг нь онцлог шин чанаруудтай гэж иймэрхүү байдлаар зарлал хийвэл хүмүүст тодорхой төсөөллийг төрүүлж чаддаггүй. Сонирхолгүй байна гэсэн үг. Гэхдээ ямар нэгэн нууцлаг зүйлийг нэмбэл хүмүүс сонирхож нууцыг тайлахыг хүсдэг. Тэд чам дээр ирээд тэгээ юу болсон бэ? Яасан бэ? Та яагаад үнийг энд авчирсан юм бэ гэж асуухаар тийм нууцлаг байх хэрэгтэй. Мөн өөрийн гэсэн стори та байх хэрэгтэй.
Хүмүүс үйлчлүүлэгчидтэй барааныхаа үйл ажиллагаа, ашиг тусыг онцлсноор ямар ч түүх сториггүйгээр тайлбарлах тохиолдол их байдаг. Энэ бид ямар нэгэн тоо баримтыг онцлсан сурталчилгаа бол худалдан авагчдад удаан хугацааны сэтгэл үлдээдэггүй. Энэ нь нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргахад хүргэдэг. Нөгөөтэйгүр сонирхолтой түүхийг өгүүлдэг сурталчилгаа бол таны боломжит худалдан авагчдад удаан хугацааны сэтгэл үлдээдэг. Тэд таныг болон таны түүхийг санаад зүрх сэтгэлдээ хүргэхийг хүссэн сургамжийг тань авдаг. Ихэнх хүмүүс үйлчлүүлэгчдийг сурталчилгааныхаа дараагийн алхамтай холбох тал дээр тоомсордог байдаг. Үүний хэрэгтээ энэхүү сурталчилгааны алхам нь хамгийн чухал боловч ихэнх тохиолдолд сурталчилгаагаа анхаарлыг нь татаад тэндэл зогсчдөг. Үүний үр дүнд мэдээлэл хүлээн авсан бол үйлчлүүлэгчид нь дараа нь юу хийхээ мэдэхгүй болчдөг. Тэгэхээр үйлчлүүлэгчдийн дараагийн алхмуудыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Шинэлэг байдал. Хэрэв та илүү их мөнгө олж бизнесээ хөгжүүлэхийг хүсвэл үйлчлүүлэгчдтэй шинэлэг зүйлийг байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Энэ нь шинэлэг байдлыг эрэлхийлдэг маркетер болох хэрэгтэй гэсэн үг юм. Маркетингийн ихэнх хүчин чармаалт бүтлгүүддэг шалтгаан нь хуучирсан эсвэл зах зээл дээр бусад бүтээгдэхүүн үйлчилгээнээс ялгарх зүйлгүй байдгаас болдог. Таны вебсайт хичнээн сайхан тохимол нь хичнээн үзэсгэлэнтэй байсан ч үндсэн санаа мессеж нь шинэ биш бол энэ нь тийм ч их анхаарал татахгүй бөгөөд худалдан авагчдын сонирхлыг татахгүй байх болно. Хомсдол. Бодит байдал дээр та үйлчлүүлэгчдээ анхаарлаа хандуулан зарцуулах боломжтой цаг нь хязгаарлагдмал байдаг. Биний хувьд би үйлчлүүлэгчдээс ирсэн дуудлагад шууд хариулдаггүй. Тэд надтай ярилцахын тулд нарийн бичгээр минь дамжин цаг товлох ёстой байдаг. Энэ мэд холбоо барих боломжийг хязгаарснаар би цагандаа хомсдол үүсгдэг тул хүмүүс надтай улам бүр уулзахыг хүсч эхэлдэг. Тиймээс би зарим бизнес эрхлэгчдийн дэмждэг 2-4-7 үйлчлэгээний бодлогыг баримталдаггүй. Та бидэнтэй амралтын өдрүүдээс үл хамааран хүссэн үедээ залгаж болно. Өдрийн аль ч цагт залгасан үйлчлэгээ авах боломжтой гэж амладаг. 24/7 харилцаа нь үйлчлүүлэгчид таны ашиглахад хялбар болгодог. Үүний үр дүнд үйлчлүүлэгчид таны цагийг тийм ч хүнлэхгүй болох боломжтой. Мэдээж зарим бизнесүүд 24/7 үйлчлэгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Ийм хэрэгцээ шаардлагагүй олон компани бизнес эрхлэгчид зөвхөн өөрсдийнхөө имижийг сүйтгэх болно гэдгийг мэддэггүй. Хамгийн гол нь хоёр зүйлд л итгэлтэй байх явдал юм. Нэг нь таны бүтээгдэхүүн ба үйлчлэгээ чинь алдартай гэсэн сэтгэл төрүүлээрэй. Түүнийг хэдхэн хэрэглэгчдэд үн төлбөргүй олгоод дараа нь олон хүн хэрэглэж байгаа мэт харагдуулахад л хангалттай. Хоёрдугаарт өөрийгөө болон бүтээгдэхүүн үйлчлэгээ хэд хүртээмжтэй болгож болохгүй. Таны хийх ёстой зүйл бол тантай харилцах боломжийг нь хязгаарлах явдал юм. Холбоо барихын тулд цаг товлоход л хангалттай. Таны хийх ёстой зүйл бол таны бүтээгдэхүүн үйлчлэгээний нийлүүлэлт дуусаж магадгүй гэсэн мэдрэмжийг бий болгох явдал юм. Ингэснээр үйлчлүүлэгчид таныг илүү ихээр хүсэх болно. За өнөөдөр та бүхэндээ Pink Penguin гээд Ягаан өнгийн оцон шоу гэсэн номныхоо тухай уншсан зүйлээ яг чухал хэсгүүдийг төөж аваад тэгээд орчуулад, найруулад та бүхэнд хүргэлээ. Би эндээс уншсан маркетингийн олон аргууд, брендингийн аргуудыг сураад яг бодтоор хэрэгжүүлээд яг бизнестэй хэрэгжүүлж хэлсэн байгаа. Та бүхэндээ энэ Pink Penguin гэдэг номны надад хамгийн чухал гэж бодогдсон тэр хэсгээ 3 өгүүлбэр байсан. Тэгээд тэр 3 өгүүлбэрийг уншаад өнөөдрийн номын цагаа дуусгахыг гэж бодож байна. Энэ цагт хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Яг одоо бүтээгдэхүүн үйлчлэгээгээ шинжилгээ зогсоо. Үйлчлүүлэгчид ялгааг гаргаж чадахгүй. Цоо шин огт өөр big idea-г олж өвөрмц байдлаар зах зээлд ойрхогдов. За өнөөдөр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараа дахиад уулзцгаая. Баярлалаа.